За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээлээр бид бүгдээрээ өмнөх үзсэн хичээлээ илүү өргөдөх зорилготой байгаа. За өмнөх хичээлүүдээр бид юу үзсэн бэ гэхээр мэнлийн тухай хуйлууд, төрөн дээр ашиглагдсан арай хэлбэрхэн болгосон юмнууд, хэмтэр юмнууд үзсэн байгаа. Гэхдээ эдийн цөмөрөө дандаа хялбар зүйлүүд. Генетик маань үргэлж тийм байдаггүй. Тийм болохоор бид нэр илүү комплекс юмнууд тийм кейсүүдийг судална гэсэн үг. За ер нь бол өмнөх үзсэн юмнууд маань зөвхөн энэ. Бид нар дараа нь дандаа энийг үзнэ гэсэн үг. За тэрнээс өмнө бүгд нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. За тэрний юу гэхээр бид хэд бүгдээр юу яриад байгаа гэхээр доминант гэж юу вэ тийм ээ? Доминант, recessive гэл нэг юм яриад байгаа шүү дээ. Recessive гэдэг. Тэнгүүд тэд нь яг юу гэсэн тухай яг биохим талаас нь авч үзье. Биохим талаас нь. За нэг ген байгаа. Нэг ген байсан. За энэ ген мэдээллийн аранхи болоод тэгээ энэ трансляцд ороод уураг болдог тийм ээ. За энийг бүгдээрээ мэднэ. Хэрв энэ ген мутацид орвол ер нь генүүд үргэлжлэл мутацид ордог. За тэр мутац нь мутацлагдаад нэг энэ ген гэхдээ өөр вариант нь болно гэсэн үг. Вариант. Энэ мэдээллийн аранхи болно. За тэгээ уураг болно. Тийм ээ? Хэрв энэ мутац нь үнэхээр тийм чухал газраа өөрчлөгдсөн байх юм бол энэ уураг өөр болно. Тийм ээ? Өөр болно. Өөр болсноос бүтцийн хувьд өөр болснороо үүрэг нь өөр болчихдөг. За хэд идэвхтэй болдог ч юм уу, эсвэл унтардаг ч юм уу, эсвэл өөр юм болдог ч юм уу гэх мэтээр. За тэгвэл энэ мутац нь ямар болохоос хамаарат энэ нөгөө өөрчлөгдсөн шинж тэмдэг маань доминант уу, recessive үү гэдгийг хамаарч өгдөг гэсэн үг. За энийг илүү дэрэлэнгэргүй ярив. За эхний кейс нь тэр өөрчлөгдсөн мутац нь өөрчлөгдсөн тэр гарсан тэр вариант нь хэрв итгэхгүй байвал өөрөөр хэлбэл уураг үүсгдэггүй ч юм уу, эсвэл үүсгэсэн уураг нь ямар ч тийм ажилтгүй ч юм уу байх юм бол яахыг бүгнээр харъя. За эхний үндсэн генээ бид нар А гэж нэрлэе л та. За гарсан генээ бид нар Б гэж нэрлэчихье. За тэгэх юм бол яг үхээр за А гэдэг гентэй хүн байх юм бол, генотиптэй хүн байх юм бол энэ яг үгээр мэдээч эрүүл тийм үү? Эрүүл. Бүх уураг нь химээ ажиллаж байгаа. Тэгсэн Б гэдэг генотиптэй буюу энэ нь гетерозигот тийм ээ. За энэ нь болохоор яг үгээр энэ нь ажиллахгүй. Энэ уураг тийм ээ. Энэ бол ажиллана. Хэрв энэ ажиллаж байгаа аллел маань ажиллахгүй байгаа тэр аллелийнхаа хийх ёстой ажлыг хийгээд өөрийнхөө хийгээд гэд бүгдийг хангаж чадаадах юм бол энэ яг үгээр ямар шинж тэмдэг үзүүлэх вэ гэхээр энэ эрүүл шинж тэмдэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ гомозиготтойгоо ямар ч ялгаагүй гэсэн үг байхгүй. Харин 2 Б буюу Б аллелээр гомозигот байх юм бол энэ мэдээж эрүүл бас. Эрүүл бас. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ гарч ирсэн Б маань харах юм бол энэ нь recessive байна. Recessive. Яагаад тэгж дүгнсэн бэ гэхээр А-гийн шинж тэмдэг нь гомозиготоор А-гийн шинж тэмдэг гарч ирээд байгаа болохоор Б нь recessive. Тэгэхээр ийм төрлийн мутацийг юу гэдэг вэ гэхээр loss of function гэдэг. Яг мутацийн жишээлтэй loss of function байдлаар recessive аллел гарч ирдэг гэсэн үг. Recessive аллелийн вариант
гарч ирдэг гэсэн үг. За. Одоо тэгвэл өөр нь за энэ бол ингээд excessive алиал гарч ирэх тэр боломж нь. За одоо тэгвэл доминантыг харъя л да. Доминант алиал яг яаж гарч ирлэх юм бэ? За 3 арга байгаа. Эхнийх нь болохоор gain of function. Юу гэсэн үг гэхээр сая excessive маань loss of function-аас гарч ирдэг бол доминант маань gain of function-аас гарч ирдэг. За энэ юу гэсэн үг гэхээр B гэдэг гарч ирсэн тэр вариац маань илүү хүчтэй, илүү идэвхтэй тийм уураг үсгчдэг. Уураг. За энэ нь одоо яг үг бүүнээрээ харъя. Тэгэхээр жирийн бол жирийн л байна тийм ээ. Гитлер зэгээтийн хасан чинь яасан бэ гэсэн чинь энэ хүчтэй юм гаргацсан тийм үү. Энэ зүгээр. Тэгсэн чинь хүчтэй юм чинь илүү нөлөөлнө шүү дээ. Тэгээд аагаад асчдаг гэсэн үг. Тэгэхээр яасан бэ гэсэн чинь энэ нь B-ийн шинж тэмдгийг гаргаж ирнэ. 2B явах юм бол мэдээж B-ийн шинж тэмдэг гарч ирнэ шүү дээ. Хүчтэй болохоор. Тэгэхээр энэ B маань доминант болж байна гэсэн үг. Доминант. Яг тэгэхээр Гетлер зэгэт маань B-ийн шинж тэмдгийг гаргаж ирж байгаа болохоор. За хоёр дахь арга нь юу вэ гэхээр хоёр дахь арга нь доминант negative mutation гэдэг юм байна. Яг нь доминант negative гэдэг нь шүү дээ. Мутац. За энэ нь яадаг вэ гэхээр шүү дээ. Их сонирхолтой. За энэ гарсан тэр B ген маань одоо гений вариац маань нэг уураг үүсгэн тийм ээ. Нэг уураг үүсгэн. Энэ уургийг бид B уураг гэчээ. А-гийн гаргасан тэр уургийг А уураг гэчээ л да. Тэгсэн B уураг маань их хачилхалтай нь B уураг маань А-тай холбогдчихдаг. Холбогдоод идэвхгүй болгочдөг. Идэвхгүй. Өөрөөр neutralize хийждэг гэсэн үг. Сармж болчихдөг. Тэгсэн чинь одоо яг яахыг бүүнээр харъя. За А бол жирийн тийм үү. А B гэсэн чинь B-гээс гасан уураг чинь А уурагтай нэгдээд идэвхгүй. BB маань адилхан нөгөө хэвийн бус. Яг тэгэхээр эрүүл тэнд гейм байхгүй шүү дээ. Эрүүл уураг үүсэхгүй гэсэн. А гэдэг уураг үүсэхгүй. Энд гэсэн чинь А уураг үүссэн уулна л. Тэгсэн чинь B бас үүсэж байгаа энэ хоёр нэгдээд ямар ч тийм А уураг байсан гэх шинж тэмдэг байхгүй болгочихж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ нь B-ийн шинж тэмдэг буюу А ажиллагаагүй гэсэн тийм шинж тэмдгийг гаргаж ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр B маань доминант. За 3 дахь арга нь. 3 дахь арга нь юу вэ гэхээр Kaploid sufficiency. За энэ нь яадаг вэ гэхээр энэ нь loss of function-тайгаа ер нь төстэй. Loss of function-тайгаа. Яадаг вэ гэхээр B маань идэвхгүй. Тэгсэн А чинь бол эрүүл шүү дээ. А B байгаа тийм үү? Тэгсэн А маань бол нь эрүүл. Гэхдээ энэ loss of function-аас юугаар ялгаатай вэ гэхээр бүх нийцээ хангаж чаддаггүй. Хангахгүй.
Өөрөөр хэлбэл заавал жирийн шинж тэмдэг гаргахын тулд энэ А маань хоёулаа байх хэрэгтэй гэсэн үг. Хоёулаа байх ёстой. Тэгэхгүй бол жирийн шинж тэмдэг гарч ирэхгүй. А B булчингууд тэр маань А нь хүчилж дийлэхгүй болохоор энэ нөгөө эрүүл бус буюу B-гийн шинж тэмдгийг гаргаж ирнэ. BB бол ойлгомжтой тийм ээ. Ямар ч тийм ажиллаж байгаа гейм байхгүй болохоор боломжгүй. Тэгэхээр B маань энд доминант болж байна гэсэн үг. За бид сая ингээд excessive аялал яг яаж үүсч болох уу гэдэг тухай бас доминант аялал яаж үүсч болох уу гэдэг тухай ярьлаа. За excessive нь болохоор loss of function-ээр үүсч болно. За loss of function тэгээд энэ эрүүл ген нь gateway зэгэд үедээ бүгдийгээ дааж чадхаар сайн ажиллаж ивэл болно. Доминант төр 3 юм үзлээ. Gain of function, dominant negative болон Gaploin sufficiency гэдэг юм үзлээ. Юу шүү? Gaploin sufficiency биш. Уучлаарай. Буруу хэлчих. Gaplo insufficiency шүү. Ойлгомжтой тий? Ганцаараа бүрэн хангаж чадахгүй гэсэн үг. Ойлгомжтой тийм ээ? За. Ойлгомжтой гэж найдаж байна. За бид нар ихтэй доминант excessive гэдэг юмнууд яриад байгаа. Тэнгүүд доминант нь томоор excessive нь жижигэр гэж яриад байгаа тийм ээ? Цаашлаад илүү өргөн кейсүүд судлаад ирэхээр энэ нь бас болохгүй газраас байгаа. Жишээ нь бүрэн бус дамгаалал тэгээд co-dominant synthesis дээр их хэцүү болоод явна гэсэн үг. За гэхдээ тэрэн дээр очиод би бас нэмэлт тайлбар хэлье. За